found the digital. Глобальное развитие становится все более неравномерным. Gallagher Cambridge. If there is former president, even За урьдын семинарын хамгийн эхний лекцийг уншихаар өргөдөж ирсэн зочин бол манай санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн менежментийн техникийн багш Дэлгэр сайхан багш маань өргөдөж ирсэн байна. За тэгэхээр Дэлгэр сайхан багш өнөөдөр та бүхэнтэй Монголын макро эдийн засгийн өнөөгийн байдал хэдийн төлөв гэсэн сэдвээр та бүхэнтэй ярилцсан. Бидний өнөөдөр ярих гэдэг сэдв бий болсон макро эдийн засгийн юм ярих гэдэг. Сүүлийн үед макро эдийн засаг том хаашаа явж байгаа юм. Макро эдийн засгийн нөхцөл байдлыг судлахын ач холбогдол юу юм? За ялангуяа судалгаа шинжилгээ болон бизнесийн орчинд энэхүү макро эдийн засгийн нөхцөл байдлын нөлөөлөл ямар байх вэ гэдэг асуудалтай маш маргаантай. Миний зүгээс үзэж байгаа байдал сүүлийн үеийн эдийн засгийн судалгааны асуудлууд өөрөө их бас өрөөсгөл болсон юм байна гэж ойлгодог. За тийм учраас би өнөөдөр та бүхэнтэй эдийн засгийн энэхүү онол сэтгэлгээний түүх ер нь яаж явж ирж байгаа юм? Тэгээ хэдүүлээ хамтдаа Монгол улсын эдийн засгийг өнөөдөр ер нь ямар байгааг нэг онцлох гээд оролдъё. За цаашдаа хандлагыг бол би өөрөөхөө таамаглаж байгаа боловч тэрийг алдсангүй нээлттэй орхиё гэж бодож байгаа. Тэгэхээр макро эдийн засгийн судалгааг архив өмнө өнөөдөр хэдүүлээ Монголын эдийн засаг нь ямар байгаа юм? Та бүхэн юу гэж бодож байна? Сүүлийн үед гэгээтэй мэдээнүүд бол байна тийм үү? Ямар мэдээ сонссон гэгээтэй? Төсвийн алдагдал болсон байна, төсвийн орлого давж биелсэн байна тийм ээ. Гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум долларын эерэг байна тийм үү? Бас олон сайхан мэдээ байна тийм ээ. Өрхийн орлого баг зэрэг нэмэгдсэн, цалин үйлс нэмэгдсэн байна гэдэг. Яг онлын хувьд харахад гайгүй мэдээнүүд бий. Мөнгөний нийлүүлэлт бас нэмэгдсэн байна тийм ээ. Гэх жишээтэй сүүлийн нэг жилийн 4 жилийн мөн үетэй харьцуулахад Монголын эдийн засгт гэрлэгээтэй мэдээнүүд бол байна. Энэ сайн зүйл мөн үү гэвэл нэг талаас харахад мөн. Гэхдээ энэ яг энэ байдлаас нь бид Монголын макро эдийн засгийг яаж томьёолох ёстой юм бэ гэдэг асуудал нарай өөр юм шиг. Тэгэхээр та бүхний хувьд бол Монголын эдийн засаг ер нь дэвтгөө харагдаж байгаа юу? Хацаа юу юм эдийн засаг? Тэгэхээр бас бидний нэг дараагийн сул тал бол энд байдаг. Бид аливаа зүйлийг ажиглалгүйгээр шүүмжилдэг болсон тал бас бий. Нийт массын хувьд харахад зөвхөн өнгөц мэдээлэл суурилсан дүгнэлтүүд хийдэг ийм асуудал. За тэгэхээр хэдүүлээ өнөөдрийг нэг ийм багц ийм агуулгатай ярих гэж бодчихъя. Тэгэхээр макро эдийн засгийн онолд яаж хөгжиж ирсэн гэдгийг эхний нэг 5 минутанд би товчхон танилцуулахыг оролдоно. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн төлөв байдал гэдэг нэг зүйлийг хэлхийг хичээд. Гэхдээ яагаад дэлхийн эдийн засгийн төлөвийг оруулаад байгаа вэ гэхээр бидний хувьд Монгол улсын сүүлийн үеийн засгийн газруудын тайлан дээр нэг ийм өгүүлбэр байдаг. Биднээс болсон зүйл алга. Лондонгийн металлын бирж дээрх түүхий эдийн үнэснээс болоод Монгол улс дампуурчлаа гэдэг ийм үг байна. Та нар хэрвээ ажилласан бол бүх тайлангууд дээр бүх засгийн газар дээр байдгийг гадаад эдийн засгийн орчны нөлөөллөөс болоод бид яваад боловч бид унж яах гэж ингэж яриа. За тэгэхээр дараа нь макро эдийн засгийн нөхцөл байдлыг эдийн засгийн ерөнхий тоонууд төсөв мөнгө санхүүгийн зах зээлийн тоонууд тэгээд өөрхийн эдийн засаг болон гадаад худалдаа гэсэн энэ өнцгүүдээс харъя гэж бодсон. За энэ жилийн хугацаанд бид бас олон салбаруудыг судалсан боловч яг бид бол салбарын хүмүүс ерөнхий эдийн засгийг сонирхож байгаа гэдэг агуулгаар нь барилга гэдэг юм уу боловсруул аль нэгэн салбарыг онцлохыг бол хичээсэнгүү өрхийн эдийн засаг руу олж тэгээд эндээс нэгдсэн дүгнэлт хийхийг оролдъё. Өнөөдрийн сайн гэдэг байгаа нь үнэ юм уу бас муу гэдэг байгаа нь үнэ юм уу тийм ээ. Бидний цаашдын хандлагууд нь ямар байгаа юм. Тэгэхээр бид эдийн засгийн хувьд макро эдийн засгийн түвшинд асар том дүгнэлтүүдийг хийдэг боловч зарим эдийн засгчдыг хийж байгаа дүгнэлтүүдийг би заримдаа өнгөц гэж үздэг. Гэхдээ сүүлийн үед бас эдийн засгчид бас төрөлттэй болсон юм шиг байна. Судлаач эдийн засгчид бид байдаг байх шиг байна. Facebook, Twitter-ийн эдийн засгч чинь эдийн засгчид гарсан бололтой. Тэгээд энэ төрлийн зүйлийг үндэсний судалгаа дүгнэлтгүйгээр бас хамаагүй ярьдаг тийм тохиолдлууд бол байна. Бид бол арай их боломжгүй юм. Тийм учраас хэдүүлээ Монголын эдийн засгийг яг эмч хүний эдийн засгч эмч хүний нүдээр харж нэг ерөнхийдөө зохицоор нь онцлохыг хичээнэ. Гэхдээ энэ нөхцөлийн
зарим талын энэ дутуу байгаад байгаа зүйл юутай холбоотой вэ гэдгийг би эхний эдийн засгийн түүхээр та бүхэнд нэг сануулгыг оруулцъя. За энэ бол бидний нөгөө Адам Смит. За Адам Смит бол нэг хоёр том бүтээл бичсэн байдаг. За энэ бүтээлүүдийн нэг гол үндэсний баялаг гэж бидэрт нэрээр нь сонсогдож ирсэн бүтээл нь ерөөсөө чөлөөт эдийн засаг буюу зам ёсны эдийн засгийн тогтолцооны одоо бол сонгодог эдийн засаг гэж ярьдаг. Зам ёсны эдийн засгийн тогтолцооны тухай номлосон байдаг. Бүх зүйлийг зам ёсны дагуу зөнд нь орох ёстой. Төр оролцох ёсгүй. Альва зүйл өөрийн зүй тогтолцоороо хөгжиж хамгийн зөв хөгждгөө гэсэн нэг юм эдийн засгийн онол юм. Дараа нь энэ бол таньж байгаа. Тэгээ Кейнс гэж нэг нөхөр бий. Хямрдлын эдийн 29 оны хямрдлын дараа ингүүл 29 оны хямрдлын дараа энэ нөхөр өөрийнхөө төрийн оролцоотой эдийн засаг буюу Кейнс эдийн засгийн ухс гэж юм оруулж ирсэн байдаг. Тэгэхээр одоо хүртэл энэ эдийн засгийн онол нэлээд хүчтэй явж байна. Ер нь бид бол төрийн оролцоотой эдийн засгаар явж байх шиг байна нэ харж байгаагаар. Гэтэ бол манайх яг алинд нь явж байгааг нэг дарийн томьёолоход хэцүү. Тэгтээс төрийн оролцоо гэдэг зүйл нь яг онлын оролцооны түвшнээс харьцангуйд авцсан төрийн хүчтэй оролцоо бүх эдийн засгаар бид яваад байгаа юм байна гэж харагдахад байгаа. За дараагийнх нь тань одоо танд хүн байна уу гэхгүй Маркс гэж хүн байгаа тий. Тань хоо. За тийм коммунист намын гэж өмнөх үед орчилдог байсан байлаа. Коммунизмын тийм тунхаг гэдэг ярьдаг. За Марксийн капитал гэсэн зохиол байдаг. За энэ хүний ерөнхий онол бол ерөнхийдөө төр бүгдийг хэлэх ёстой гэдэг ийм онол явсан. Тэгэхээр гурван төвшний онол байгаа. Кейсийг бол яг дунд нь яваад. Макро эдийн засгийг бол төрийн оролцоотойгоор зохицуулах ёстой гэдэг. За өнөөдрийн давмгай хүч нь бол энэ тал дээр явж байна. За төрийн оролцооны эсрэг эдийн засаг буюу зам ёсны эдийн засгийн онолыг дэмжиж байгаа нэг хүн байдаг. Энэ бол Хайк болон Фридман эднэр бол зам ёсны эдийн засаг буюу сонгодог эдийн засгийн онолыг дэмжиж төрийн оролцоос бид аль болох татгалзах ёстой юм аа гэсэн ийм санаагаар явж. Тэгэхээр одоо бид төрийн оролцоотой эдийн засгийн онол яагаад давмгай байгаа гэдгийг бол биний хувьд төрийн оролцоотой эдийн засаг бол эдийн засгийн онолын туйлна гэж ойлгодоггүй юм. Тэгэхээр энэ онлын идеал нь бол хаана явж байна гэхээр ерөөсөө Хайк болон тэр Адам Смитийн онцлог хамгийн түүлийн онол нь. Та нар яаж амьдрмаар байна? Хүнээр дэмжүүлж амьдрмаар байна уу? Өөрийнхөө зөнгөөр амьдрмаар байна уу? Өөртөө эзэн баймаар байна уу? Дахин нэгний оролцоо дэмжлэгээр өөрийгөө авч явмаар байна уу? Ийм зүйлд хариулт хэлж. Хайкийн гол зохиол бол нөгөө боолчлолт хүрэх зам гэсэн зохиолоо бичсэн байдаг. Дандаа энэ хүний зохиол дандаа өөрөө эдийн засгийг чөлөөт байдал руу дараа Фридман бол 70-аад оны үед маш хүчтэй дэмжсэн. Тэгээд нөгөө чөлөөт сонголт буюу манайхны орчуулснаар эрх чөлөөнд хүрэх зам байлуу. Тэгээ орчуулсан байдаг нэг ном багт. Тэгэхээр эдийн онол ерөөхдөө их зөв онол юм болоо гэж боддог. Гэхдээ одоохондоо бол төрийн оролцоотой онол давмгайлж байгаагийн шалтгаан бол нэгдүгээр улс төрчдөд энэ онол таалагдж байна. Аль ч улсын эрх баригчид бол төр оролцох хэрэгтэй гэдэг тэр концепцийг барьж энэ Кейнсийн онолыг өмнө барих их дуртай байгаад харагдав. Хоёрдугаарт нь бол ерөнхийдөө хүндрэлтний хөгжлийн тэр төвшин хараахан байх нь. Нийт дэлхийн хэмжээнд бол хараахан зам ёсны эдийн засаг буюу сонгодог эдийн засгийн онолоор явах тэр төвшөнд хараахан хүрээгүй байна. Тийм ээ. Тэгэхээр бидний одоо өнөөдөр зөнд нь орчихвол бид юу болох юм? Гэсэн асуудал тийм үү? Зөнд нь орчихвол Монгол бол цаашаа явах уу? Хөгжил рүү явах уу эсвэл ухамсар руу явах уу? Ийм л асуудал дээр яваа. Тэгээ эндээс гадна дараа нь нэг голтон нэг хоёр нөхрийг орчиход байгаа юм. Энийг авч. Тэгэхээр энэ голтон нэг хоёр нөхөр орчиход байгаа нь Маршал тэгэхээр эдийн засгийн онолын түүх ингэж хөгжиж явах хугацаанд нэг юм улс төр эдийн засгийн ухаан гэдэг хөгжиж ирсэн. Тэгээ улс төр эдийн засгийн ухаан гэж хөгжсөөр яваад нийгэм эдийн улс төртөг асар уялдаацаа судлагддаг байсан энэ судалгах хоног Маршал анх өөрийнхөө зохиолоор эдийн засгийн онол гэсэн ном зохиогоод эдийн засгийн үндэс гэсэн ном зохиогоод салгацсан. Тэрийг дараас нь Фишер болон бусад эдийн засгийн гол төлөөллүүд хөгжүүлээд эдийн засгийг тоон шинжлэх ухаан руу маш хүчтэй татсан байна. Одоо та бүхэн мэдж байгаа эдийн засгийг сайн мэдэхгүй хэн нэгэн тоо өгөгдлүүд оруулаад нэг загвар гэсэн нэртэй зүйл рүү оруулаад нэг коноп дараад маш олон гоё сайхан үр дүн гаргаж авч байгаа тийм үү. Тэгэхээр тэр үр дүн гаргаж явахын болцоог олгосон нөхдүүд энэ мөн бөгөөд нөгөө талаас эдийн засгийн гүнзгийг судалж чадаагүй хэсэгт нь эдийн засгийг бүрэн ойлгох боломжийг нь харьцангуй хязгаарласан юм болов уу. Нөхдүүд бол өөрснөө эдийн засгийг
улс төртэй нийгэмтэй давхар ойлгож чаддаг байсан учраас тоон шинжилгээгээ улс төр нийгмийн шинжилгээтэй уялдуулаад эдийн засгийг тайлбарлаж чадаад. Тэгвэл одоо бол эдийн засагчид улс төрчдгийн хоёр тустай нөхдүүд нийгэм судлаачдгийн гурван тустай нөхөр болоод эхэлсэн. Тэгэхээр улс төр нийгэмгүйгээр эдийн засгийг өнөөдөр тайлбарлаад байгаа зарим тохиолдолд эдийн засгийг хэд өнгөц зөвхөн тоогоор буюу шид чанараар тайлбарлахыг оролддог. Тэгвэл өнөөдрийн Монголын Тэгэхээр өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл байдал сайн байна уу гэж сайн гэж хэлж болохоор муу байв муу байна гэж хэлж болохоор цаашдаа ямар вэ гэхээр зарим ихэнх загвараар бол цаашдаа сайхан л гарна. Ихэнх загвараар долларын анш өсгөөд л гарна. Тийм ээ? Цаана байгаа чанарын хүчин зүйлсийг бид анхаарч авч үзэхгүй нэг юм асуудал бидэнд тулгараад байгаа маа гэж. Тийм зүйлийг хэлэхдээ та нар тийм учраас одоо эдийн засгийн асуудлыг байгууллагын төвшөнд болон магадгүй эдийн засгийн төвшөнд тодорхойлохыг оролдохдоо бид ерөнхийдөө нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, улс төрийн хүчин зүйлээ маш сайн харах хэрэгтэй юм байна гэж ийм зүйлийг хэлэх хэрэгтэй. Тэгээ саяхан нэг сэтгүүлч асууж та хэдийгээр эдийн засгч ч гэсэн танаас улс төр юм асуухгүй болохгүй нэ. Энэ өөрөө асуулт нь өөрөө буруу гэж үзэж байгаа. Хэрвээ бид эдийн засгч гэдэг тодтолтыг өөртөө зөөх тэр эрх нь байгаа юм бол энэ хүн заавал улс төр нийгмийг асар гүнзгий судалсан төрийн онол болон улс төрийн онолуудыг бид судалж Монгол улсын макро эдийн засгийн төвшөнд бид хариу үйлчлэх ёстой гэж би өгдөө үзэж байгаа. Тэгэхээр та нар маань ч гэсэн бид байгууллага салбарын төвшин шинжилгээнүүдийг ингэж хийвэл яасыг гэх ийм л асуулт. За цаашаа явъя гэдэг тийм. За нөгөө бидний эсвэл дэшээ болгоод идэх эсвэл доошоо болгоод идэх дэлхийн эдийн засаг гэсэн ойлголт. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харуул ерөнхийдөө гайгүй. Гол эдийн засгуудын өсөлт татжгүй байна. За тэгээд ер нь дэлхийн эдийн засаг нэг 3-аас 3.3-4 орчим 3 гаруйгаар өсөж идэг тэр төлөв нь дараа жилүүдэд хадгалагдах магадлалтай. За эдийн бүтээгдэхүүний үнүүд энэ бол Bloomberg-ийн таамаглал нөөцний үнийг нэлээд хүчтэй унана гэсэн юм зүйл хэлж байгаа юм байна. Гэхдээ миний хувьд ерөнхийдөө оны төгсгөл дараа жилийн эхэнд бол нөөцний үн бидний нэг бүр алчгаар хэмжээнд очихгүй байх гэж бодож байна. Баг бид л нөхөрснийг алчихгүй бол гайг болов гэсэн юм бодол байна. За дараа нь хятадын нөөцний импорт. За одоогийн Монголын эдийн засгийг тодорхойлоод гадаад худалдааны тэнцлийг нэмэгч 1.3 тэрбум доллар дээр тодорхойлоод байгаа энэ гол хүчин зүйлийн нэг бол нөөц. За тэгэхээр нөөцөн дээр томоохон тийм цонх үе гэж зарим хуулбархаа яриад байгаа. Тийм тохиол бидэнд болж байгаа. Нэгдүгээр хятадын дотоод өөрийн асуудал, үйл гангийн үйлдвэрлэлийн асуудал, агаарын бохирдолтой холбоотой нөөцний ургаануудын ажиллах цагийг багасгаж байгаа асуудал, тийм ээ. Дээрээс нь Австралид болж байгаа асуудал, мөн хойд солонгосын асуудлууд бидэнд тусалдаг, тийм ээ. Энэ боломжийг бид энэ жил чадах чинээгээр ашиглах хэрэгтэй байсан. Тэгээд бас яхаа хямлахаар гэж бас баг зэрэг явж. Дараа нэг юм зүйлийг та нар ажиглах. Дэлхийн хөрөнгөний зах зээлийн гол индексүүд. Өнөөдрийн байдлаар Dow Jones-ийн индекс 22,000 даваа явсан. Тийм ээ. S&P 500 2500 бас ажиглан давсан. Байнгын энэ жилийн турш хоёулаа байнгын гол бусад индексүүд ч гэсэн ялгаагүй байнгын тийм өндөр түвшингээ авч байгаа. Тэгэхээр эдгээр индексүүдийг харахад бид ер нь 17-18 онд бол бидэнд тийм дэлхийн зах зээлээс орж ирэх тийм хүчтэй сөргөнөлөө байхгүй болоо гэж харж байна. Гэхдээ ер нь цаашдаа бол нэг 2-3 жилийн дараагаас дэлхийн эдийн засаг эргээд бас нэг жоохон сигнал өгч магадгүй буюу дахин нэг жижиг хямралыг бид бас явах болов гэж би өөртөө. Яг тэгэхээр одоо Dow Jones индекс гэж бидний яриад байгаа Америк эдийн засгийн гол индикатор гэдэг зүйл маань 12 онд 9 оны хямралтаар нэг 12,000 л байсан. Энэ индекс ер нь 12,000 давж байгаагүй. Тэгээ хямралтаас хойш яваад 15, 17, 18,000 болсон. Одоо 20,000 давсан. Тэгээ одоо 22,000 болсон. Тийм ээ. За S&P 500 ч гэсэн ерөөсөө 1500-аас дээш явж үзээгүй юм индекс. Тэгэхээр дэшэл яваад байгаа бол тэгэхээр энэ нөлөөлөл бол бид нар дээр ихтэй шууд 17-8 онд хэд хүчтэй ороод ирэхгүй болов гэж найдаж байна. За 19 оноос бол бид нар энэ өсөлтийг хэрэг удаа үргэлжлэхгүй гэдгийг нь хүчтэй ажиглаж эхлэхээс аргагүй болох юм. За ингээд Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг шилжиж байна. За Монголын эдийн засгийн нөхцөл байдал маань дотоодын нийт бүтээгдэхүүн за 5.3-тай гарсан. За энэ уулуурхайн салбар эхний үйлдвэрлэлийг залгаргаа байна. За уулуурхайн бус салбар. За тэгэхээр энд нэг юм зүйл байна. Бидний эдийн засгийн ерөнхий төлөвийг харуул зарим үзүүлэлтүүд гайгүй. Өрхийн орлого нэмэгдсэн, өрхийн зарлага дажгүй болсон. Тэгээ ажилгүйд баг зэрэг буурсан. Гэхдээ
бидний ажилгүйд л ер нь 12-3 онд 7-8% байсан тэр доод түвшин рүү бол очиргүй байгаа. За инфляцийн түвшин 5%-тай. За түрүү жилийн яг мөн үед бид 3-4 сар дараалал дефляцтай явсан. Тэр бол мэдээж хэрэг бидний эдийн засгийн хямралын буюу уншилтын нийлээд гүнзгий тохио байсан. Мэдээж Монголд бол дефляц удаа үргэлжлэх боломжгүй. Хэрвээ үргэлжлэвэл бидэнд том сөрөг нөлөө авчрах байсан. За төсвийн алдагдлын баг зэрэг буурсан. Тийм ээ. 1.2 их нэгтээр буурсан. За 4 жилийн төсвийн алдагдал та бүхэн санаж байгаа. Жилийн хэмжээгээр 3.6 их нэг төгрөгийн төсвийн алдагдaltaй бид явсан юм байна. За энд нэг эргэлзээтэй үзүүлэлт бол чанаргүй зээл байна. Чанаргүй зээл зээлийн өсөлтөд даваад өсөж яваад байгаа. Тийм ээ. Мөнгөний нийлүүлэлт бас хурдтай өссөн. Оны зөнгөөр нэг 26-7 орчим хувиар өсөж явж байна. За ингээд гадаад худалдааны тэнцэл нэмэх. За энд бас нэгтээс харуул бидний эдийн засаг нь ямар байна? Ямар төгөлт хийх вэ? За эндээс харуул бидний эдийн засаг нь ямар харагдах вэ? Дажгүй мөн яаж вэ? Өмнөх жилтэйгээ харьцуулахад дажгүй байна. Мөн үү? Цаашдаа яах юм? Энэ эдийн засгийг гадаад одоо онцлог хувьд харахад их олон үзүүлэлт эерэг болоод инфляц гайгүй. Ажилгүйд буурч, нөрхөө орлого буурч, гайгүй цалин үйлсний хэмжээ 966 гэж зарим нь одоо өсөөгөө өссөн гэж дуурлаад байгаа. Энэ бол ерөнхий арифметик дундаж явж байгаа. За гадаад худалдааны тэнцэл эерэг гэдэг. За та нарт цаад байгаа бидэнд сонссон макро эдийн засгийн онолоор бол нэлээд олон үзүүлэлт тэр гайгүй харагддаг. Тэгвэл бид өнөөдөр яг ямар байна? Бидний эдийн засгийн суурь үнэхээр сайжирч чадсан уу юу? Гэсэн юм асуултыг бид өөрсөндөө тавих хэрэгтэй. Тэгээд энэ дээрээс суурьлаад 18 он бидэнд ямар байдлаар харагдах юм бэ гэсэн асуултыг ярих нь зүйтэй. За мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт. За 4 жилийн мөн үед буюу 3 дугаар улирлын дүнгээр бид хасах 1.6-тай гарч ирсэн. За хасхолсон оны төгсгөл рүү нэг жоохон даваад урьдчилсан сүүлийн гүйцэтгэлээр 1.1%-тай бид өссөн. За оны эхний хэсгээр бол бид нэг 4.4-тэй эхний улиралд, хоёрдугаар улиралд бид 5.3. За ингээд явж байна. Гэхдээ нэг зүйлийг бид ажиглах. Эдийн засгийн өсөлт ингээд 5.3 болоод байна гэдэг маань яг ингээд цаашаа үргэлжлэх үү? Энэ яг иргэдийн амьдралаа цаашаа ирээдүйд нөлөөлж чадах уу гэдгийг харахын тулд бид энэ эдийн засгийн өсөлтийн задрахыг харах хэрэгтэй. За энэ хаврын бидний эдийн засгийн өсөлтийн задрага юун дээр болж байна? Тэгэхээр бол урхаагаар дамжсан худалдаа үйлчлэгээний салбар. Тэгээд бүтээгдэхүүний цэвэр татвар буюу бүтээгдэхүүн үйлчлэгээний худалдаанаас хамаарсан татварууд маань өссөн юм дүнтэй байна. Тэгэхээр нэг сонирхолтой зүйл нь Монгол улсын эдийн засгийн бүтэц буюу өсөлтийн тайлбарлах хүчин зүйл гэсэн тогтсон зүйл бидэнд бараг байхгүй. Гол салбар бол уул уурхай хөдөө аж ахуй хөвөөрөө байсан байна. Гэхдээ тухайн үйлдвэрлэлийн өсөлтийг тодорхойлж байгаа хүчин зүйл нь байнга өөрчлөгдөж байна. Уул уурхай аваад гарсан үйлдвэрлэл байна. Уул уурхай сөрөг гарсан үйлдвэрлэл бас бидэнд байдаг шиг. За тэгэхээр бидний дараагийн нэг Монгол улсын эдийн засгийг өнөөдөр авч явах нэг гол хүчин зүйл нь гадаад өргөнөөр байна. Нөгөө эдийн засаг өндөр өссөн жилийн чинь шалтгаан нь өөрөө гадаад өргөнөөр бол 4 тэрбум доллар эерэг талдаа байснаасаа болсон байна да. Тийм ээ. Тэгвэл 16 оны гадаад өргөн оруулалтын гадагшлах урсгал 4 их найдаар зөрөөд гараа ирчихсэн. Тэгэхээр өнөөдөр яг үнэндээ Монгол улс бидний буруугаас болоод 20 жил эдийн засаг зөв удирдаагүйгээс болоод гадаад өргөн оруулалтгүйгээр бид өнөөдөр явахгүй. Яг бидний эдийн засгийн суурь бүтцээ тэгж хэлж чадаагүй. Тийм учраас гадны өргөн оруулалт 4 жилтэй харьцуулахад баг зэрэг нэмэгдэж байгаа ч гэсэн энэ бол бууралтын үзүүлэлттэй яваад. За тэгээд дээрэс нь нэг харах ёстой зүйл нь бидний гадаад өрийн асуудал. Гадаад өрийн бүтцийг харах юм бол гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу бизнес рүү чиглэсэн мөнгө урсгал буусаар байгаа. За энэ 11 тэрбум доллар байсан 14 онд одоо энэ маань ерөнхийдөө 7 тэрбум доллар болоод нэг 23 тэрбум төгрөгөөр доллараар буурч. Тэгвэл нөгөө засгийн газрын өөр яг үүнтэй бараг тэнцэн хэмжээгээр боيو сүүлийн 2-3 жилд 2-3 тэрбум доллараар өссөн. Тэгвэл энэ бидэнд цаашдаа яаж нөлөөлөх юм бэ? Эдийн засгийг хөдөлгөгч хүчээр орлогч байгаа мөнгө урсгал татварцсан. Эдийн засгийг баялаг бүтээдэггүй хэсэгт нь явж байгаа мөнгө урсгал буюу өрийн дарамт нэмэгдсэн юм зүйл харагдана.
За ингээд гадаад валютын нөөц мэдээж буурч буур хандлагатай. Тэгээд бидний хувьд импортын хэрэгцээг бол хангах төвшин гэдэг ойлголтоор Монгол онкол гайгүй яваа гэж тайлбарлаж байгаа. Импортын хэрэгцээг бид бол 2-3 сар 4 сарын хугацаатай хангаж чадхаар байна, 5 сар байна гэдэг янз бүрээр. Тэгэхээр гадаад валютын нөөц бол бидний мөнгө орж ирээд байгаа ч гэсэн нэмэгдэхгүй. Тэгэхээр бид нар экспортын давсан 1.3 тэрбум доллар хайцсан байна. Монгол банк руу сүүлийн үед нэг тушаагдаад байгаа тушаалтаас бий болж байгаа валютын орлого хайцсан бай гэж бодогдохоор байна. Өнөөдөр тэгвэл ягаад экспорт импортын тэнцэл нь нэмэх 1.3 тэрбум доллар байхад долларын хавьч яагаад өсөв? Одоо цаашдаа яах вэ? Ийм зүйлүүдийг хармаар байна. Яг ингээд дотор нь харах юм бол төлбөрийн тэнцэл рүүгээ бид харна. Тэгэхээр бидний төлбөрийн тэнцэл дандаа урсгал болон хөрөнгөний дансны тэнцэл дээр ингээд сүрэг яваад санхүүгийн данснуудаараа бид төлбөрийн тэнцлээ авч гараад. Энэ ямар агуулгаар харагдаж байгаа гэхээр бид бол гадныхтай хийж байгаа 8 арилжаа мөнгөний шилжүүлэг, өрийн шилжүүлгээр бол дандаа хасах мөнгө доллартай явдаг юм байна. Тэгээд тэрийг бидний энэ нэг өндөр 12 оны энэ өндөр цэнхэр байгаа нь бол нөгөө Чингис бонд гэдэг. Тэгэхээр бид гадаадын хөрөнгө оруулалтаар төлбөрийн тэнцлээ барай явж ирсэн. Дараа нь бид мөнгө зээлээд хэсэг хугацаанд төлбөрийн тэнцэл буюу долларын нийт дүнг барих гэж оролдсон. Тэгээ 13 оноос бид бол тэрийг чадахгүй алдчихсан. Ингээд долларын хашиг бид алдчихж байгаа юм. Одоо ч гэсэн энэ нөхцөл байдал тийм сайжирсан дүр зураг байхгүй. За гэх жишээтэй. За манай эдийн засгийг сая ингээд тодруулаад харуул яхахаар харагдаж байна. Нэг гайгүй гэж дүгнэлт маань юу болох вэ? Тэгвэл дараагийн хэсэгт хэдүүлээ төсвийг харна. Тэгэхээр төсвийг та бүхэн зүгээр энэ циклээс нь илүү төсөв юуны төлөө байдаг юм бэ гэсэн нэг юм. Тэгэхээр төсөв гэдэг зүйл яг ардчилсан Монгол ардчилсан улс муу юм уу? Гэдэг нэг асуулт. Чөлөө зах зээлийн эдийн засгтай улс муу юм уу? Энэ талаар өөрийн дүгнэлтийг хийгээрэй. За би нэг хувьдаа өөрийн гэсэн бас нэг дүгнэлт ухаантай юм бий. Тэгэхээр хэрвээ бид ардчилсан юм чөлөө зах зээлийн эдийн засгтай улс юм бол төсөв нь яг л улсын хэмжээнд нөөцүүдийг зөв удирдах. Тэгээд нийгэм эдийн засгийн эерэг үр ашигтай тийм мөнгөний зарцуулалт байдаг юм шиг байна. Гэхдээ энэ чиг агуулга бүхий заалтууд Монгол улсын төсвийн тухай хууль, төсвийн доктортой байдлын тухай хууль, өрийн удирдлагын тухай хуулиудад байна. Тэгэхээр энэ нэг зүйлийг тодруулж хэлэхэд чинь өнөөдөр нэг эдийн засгийн хурал дээр нэг хүн за энд төрөөс баримтлах бодлого юм байгаа учраас энэ салбарыг бид цаашдаа өснө гэж үзээд энэ салбар руу эерэг хандлагатай байна. Тэр хүний дүгнэлтэн дээр нэг зөв мэт зүйл байгаа боловч бас нэг буруу зүйл байна. Төрөөс баримтлах тэр бодлого нь яг хэрэгжих юм уу гэсэн асуудал. Хуулийн заасан тэр зүйл нь хэрэгжиж байгаа мó гэсэн. Тэгэхээр Монголын тэр ардчилсан болон бусад тэр зүйл маань эдийн засгийн чөлөөт шударга төсвийн ил тол гэдэг тод гэдэг байгаа тэр зүйлүүд маань хаана байна вэ гэхээр цаасан дээр буюу норматив түвшинд байна. Норматив түвшнээс халиад бид дескриптив байдлаар асуудлыг авч үзэх юм бол нөгөө асуудал нь эргэлзэлтэй болчих. Жишээ нь уулуурхайн салбарт бидэнд ямар сайхан бодлогын баримтчгууд байдгийг бид мэднэ. Тийм ээ. Монгол улсын хөгжлийн талаар нэг бодлогын баримтчиг нэртэй маш олон зүйлс байдгийг мэднэ. Хэрвээ та нар төсвийн тухай хуулийг харах юм бол төсвийн хуулийн дагуу бид ажиллавал Монгол улсын төсөв ягаад буруу хийгдэхэргүй тийм төсөв. Тэгэхээр дараагийн төсвийн нэг гол үүрэг нь эдийн засгийн чиглүүлэгч үүрэг, индикатор байна. Тэгэхээр энэ үүргүүдээ Монголын төсөв ерөөсөө гүйцэтгэж байдаг. 4 жилийн мөн үед улсын их хурл руу анх төсөв орж байхдаа эдийн засаг 3.5% өснө гэдээ орчихсон. Тэгээд батлагдаад явсан хавар төсвийн тодтгол дээр эдийн засаг өсгөө болчихлоо гэж гараад. Хасгуулах юм байна гэдэг. 2017 он шүү дээ. Тэгэхээр нөөцийн удирдлага гэдэг нь төсвийн хүрээнд бид нар нэг юм онцлог байна. Төсөв алдагдaltaй байвал улс орны эдийн засаг нийгмийн хөгжил урагшилтгаа гэсэн. Тэгвэл энд хэдүүлээ харуул Монгол улсын төсвийн алдагдал гайхамшигтай. Төсвийн орлого зардлыг хэвчрэл төсвийн алдагдал одоо хамгийн сүүлийн тооноор төсвийн алдагдал өөрөө тэнцэл нь өөрөө юм бол хамгийн 14 онд бол ерөөсөө төсвийн алдагдлын жишээ хамгийн өндөр болсон 3.6 их найдвар. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүн 20% гэдэг гараад. Тэгэхээр энэ нөөцүүдийг зөв удирдах асуудлыг л бид сөргөнд төлөвлөсөн. Хүний нөөц хамгийн гол нь хүний нөөц, байгалийн нөөц хоёроор зөв удирдах, эзэн засгийг доктортой авч явах
ийм асуудлыг бид төсөвдөр тавьчихсан. Гэтэл төсвийн хаалт байгаа одоо 17 оны төсөв ингээд дуусна. 18 оны төсөв бол тэрч бигэдтэй харагдах. Яг тэгэхээр 18 онд биднийг засгийн газрын асар их өөр хүлээж байгаа. Гадаад руу ойлгомжтой та бүхэн гараад төлнөл ингээд сонсож байгаа. Тэрнээс гадна засгийн газар өөрөө дотоодосоо бас 5 их найт төгрөгийг үргэлжлүүлээд авцсан. Энэний бас төлбөр гэж төсөвдөр дарамтуулж явах юм. Тэгэхээр засгийн газар өөрөө нийтдээ ингээд засгийн газрын нийт төр нь 20 их найт төгрөг хүртсэн. Энэ Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70-80% болсон. Төсвийн орлогоор хэмжих юм бол 3 жилийн төсвийн орлоготой тэнцвэрч болсон. Энэ бол бидний ойрын 4-5 жилд бол гарцаагүй дагах юм том дарамт болж байна. Засгийн газар өнөөдөр ч гэсэн хөрөнгөний биржээр үндэснээс гаргасаад азар ихтэй хөрөнгө багдаг болсон. За тэгэхээр Монгол улсын төсвийн төлөвлөлтүүд нь дандаа буруу байсан гэж би үзэж төсвийн орлогын гүйцэтгэл, зарлагын гүйцэтгэл одоо энийг хэрвээ төлөлд нь наривчлаа харах юм бол бид ингэж төсвөө хамгаалдаг юм лээ. Энэ жилүүдэд тодтогоогүй төсөв гэж байхгүй сүүлийн 10 жилийн турш тийм ээ. Тэгээд эдийн засаг их өндөр байсан жилийн дараагийн жил төсөв нь яг хэд өндөр төсөв бүрдүүлдэг. Тэгэхээр ерөөсөө өмнөх жил цаашаа үргэлжлэнэ гэж харж тийм шиг байна. Тэгэхээр ихэд өдрөөр төсөөлдөг. Тэгэхдээ сүүлдээ бүр бол төрийн шалтгаантайгаар эдийн засаг унжаахт ч гэсэн зарим орлогуудыг өдрөөр төсөөлж 14-5 оны төсвийг ажиглавал эдийн засаг агшаад байсан. Экстэл өгдөг компаниудын тоо нэмэгдээд байсан. Эдийн засгийн бодит сектор унаад татврын орлого нэмэл батлаад авч шийдэ. Тэгэхээр нэг юм зүйл. Тэгэхээр энэ төсөв биднэрт ямар дарамтыг аваад авчихэд байгаа гэхээр чинь төсвийн орлогын төлөвлөлт өөрчлөгдсөн байдал нь тэр улаанаар сүүлийн 4 жил дунджаар нэг их найт төгрөгөөр нөгөө таамагласан орлого нь тасарч тийм ээ. Зардал талд ч гэсэн бүгд бидэнд ийм дүр зураг харагдана. Төсвийн зарлагын гүйцэтгэлүүд дандаа нэг их найт орчин төгрөгөөр дунджаар сүүлийн 4 жилд ингээд тасарч хэтэрсэн өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр энэ өөрчлөлтүүд цаанаа дандаа эргээд эдийн засагт дарамтуудыг бий болгоод байна л гэж хэлэхэд. Төсвийн орлогын таамаглал дөрөв батлагдсан энэ гүйцэтгэлийн зөрүүний эдийн засгийн өсөлттэй жилүүдийн дараа зөрүү нь дандаа нэмэгдэж идэг. Иймэрхүү бид нар багтар алдаатай төсөвтэй байдаг. Тэгэхээр төсвийн хэсгээс гарах юм бол 17-8 оны 8 оны төсөв бол нэг тийм Монгол улсын эдийн засгийг өөрчлөх юм болж чадахгүй шиг санагдаж байгаа. Тэгээд дээрэс нь одоо шинэ засаг бүрдээд төсвийн шинжилгээг энэ төсвийн хэлцэх хугацаанд багцрагч гэсэн оролдож чадахгүй юу гэдэг нь нэлээд чухал асуудал. Мөнгө санхүүгийн зах зээл. За бидний нэг ийм зүйл байна. За Монгол улсын мөнгөний бодлого танилцуулсан. За хуучин уламжлалт хэвээрээ явах юм байна. Валютын аншийн хувьд бол нөгөө чөлөөт хөөх аншаар явах юм байна. Энэ ойлголт. Гэхдээ бидэрт нэг ийм зүйл. Мөнгөний нийлүүлэлт ингээд 14-5 он буураад 15 оны төгсгөл бол бидний хамгийн тийм муу жилүүд байсан. Энэ олон графикаар та бүхэнд харагдах байх. Мөнгөний нийлүүлэлт өсөж байгаа нөхцөл бидний нэг ажиглахгүй байгаа зүйл нь мөнгөний нийлүүлэлтийн тэр агрегатуудын задрагаан дээр нь. Мөнгөний нийлүүлэлт нэмээд 13-4 их найд боллоо жилийн дунджаар 20% өсчлөө гэж гараад байгаа. Энэ уг нь бидний мэддэг онлын ёсоор бол эдийн засгийг дэмжиж юмар юм шиг харагдаж байна. Гэхдээ бид нар энэ чулуухан нэг зүйлийг сануулхад бид харьцангуй өөр эдийн засаг нийгмийн тогтолцоог бий болгосон 27 жилийн дотор ялангуяа сүүлийн 20 жил гэж би өвдө хардаг. Энд бол ийм тань жишээ байна. Олон хувьд бол ер нь юм байдаг. Олон улсын жишээ юм байдаг. Монгол улс гэдэг юм. Бид бол 3 дугаар сууг юм гэдэг. Бид 2-3 дугаар суугаар ярина гэж ярьдагтай адилхан тийм. Монголын эдийн засаг бол үнэхээр эмгэнэлтэй тийм нэг сонин бүтцийг бий болгоцсон. Тэрийг хийсэн эцэд нь харамсалтай тэрийг ойлгохгүй зарим зүйлийг харьцуулахдаа зөв явж байгаа эдийн засгуудтай өөрснийг харьцуулах гэдэг нь бас алдаатай юм шиг санагддаг. За тэгэхээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа мөртлөө яг мөнгөний агрегатуудаа харахад бид нэг юм сонирхол байна. За мэдээж мөнгөний суурьхүү бидний олигтой буурч чадахгүй байгаа. За 2007 онд анх бодлогын хүү гэдэг юм бид нар л орж ирэхэд бид 6.4-өөр эхлүүлж ирсэн байдаг. Тэрнээс хойш өсч буурч явж байгаа явсаар өнөөдөр нэг 12%-тай. Тэгэхээр Монгол улсын банкуудын хүү өндөр байна гэж яриад. Тэр үнэн үү гэсэн нэгдүгээр асуудал. Тэ? Дараагийн асуудал нь бол энэ суурьхүү нэм байхад банкны хүү тийм их бага байх боломжтой юу гэсэн хоёр дахь асуудал байдаг юм тэ. Тэгэхээр хүүгийн хандлага сая сүүлийн 2 жил та бүхэн ажигласан бол
улс төрч зарим эдийн засагч гэд байгаа хүмүүсийн зүгээс банкуд шулаач нь дөөрчин гэж яриад байгаа. Тэр баг зохион байгуулалттай шахуу 2 жил банкуудыг балгаж байна. А гэтэл сүүлийн 2 жилийн 2-3 жилийн дотор одоо хандлтаны 12-оос 16 он Монгол улсын дундчгүй бол эргээд өссөн. 11-2 онд хадгаламжийн хөвч буурсан, доллар их буурсан тийм ээ. Бүгд буурчихсан бол сүүлийн 3 жилийн дотор бүгийн түвш эргээд 0.5-аас 0.78 пункт өсөл. Тэгээ өнөөдрийн байдлаар хадгаламжийн дундчгүй нэг 13.3-таа зээлийнх нь 19 гаруй гарч байна. Тийм ээ. Тэгэхээр энэ зээл хадгаламжийн хөө өсөж байгаа шалтгаан нь энэ мөнгөний зах зээл санхүүгийн сектор үзүүлэлт мөн болж үүний шалтгаан баг юм уу гэсэн асуудал. Тэгэхээр та нар банкны хөө өндөр байна гэж юу гэж хариулах вэ? Тийм гэх юм уу? Усан банкуд бол өөрчлөлт гэх юм уу? Юу гэх юм? Яагаад өндөр байна? Тийм. Тэгэхээр банкуудын хүүг харьцуулахаараа цаад улс төрчин болгон зарим өнгөц ажиглаж байгаа судлаач гэдэг юм хүмүүс харахаараа өндөр хөлтөй оронтой харьцуулдаг. А гэтэл бидэнтэй тавсан хүүтэй амьтад та нар дэлхийн банкны сайт руу орвол байгаа. Яг манай шиг амьтад байна. Африкаар хэд байна, тийм ээ? Латин Америкаар хэдэн улсууд байна. Бидний шиг юм 20 орчим хувийн хүүтэй нөхдүүд тэднийг харахаар зарим нь бол дайм байлтай болж байгаа газрууд бий. Зарим нь болохоор манайх шиг буруу төрлийн удирдлагатай газрууд бас бий, тийм ээ? Тэгэхээр бидний хувьд бол энэ хүү гэдэг зүйл маань бодит секторын ингээ олгосон зээлийн бүх салбар болгон дээр ингээ харилцаа адилгүй зарим нь 20-оос давцсан, тийм ээ? Дунджаар нэг 17-8%, худалдааны салбар нэг 15%. За тэр орон сууцны ипотек бол хамаагүй шүү. Тэр шал өөр бүтээгдэхүүн, тийм ээ? За тэгэхээр энэ банкны салбарын нөгөө мөнгөний нийлүүлэлт яваад байгааг харахаар дараа нь банкныхаа салбарын нийт 25 их 80 орчим төгрөгийн актив пассивын бүтцийн харуулт ингээд нөөц дээр бахан мөнгө суудсан. Засгийн газрын үндэснээс нийт банкныхаа активын бас нэг 3 их 80-ийг за энэ нөөцийн цаана хараад төв банкнд байгаа төв банкны үндэснээс нэг 3 их 80. Тэгэхээр нийт 25 их 80 төгрөгийн активтай эдийн засгийг авч яваад байгаа гэдэг банкны салбарын маань нийт актив 20 гаруй % зүгээр засгийн газар төв банкнд байгаа. Тийм ээ. Тэгэхээр мөнгөний бүтц бол бид нар цаашдаа мөнгөний бодлогон дээр Монгол банкны зүгээс энэ агрегатуудын өөрчлөлт M1 дээр илүү их өсч чадж байна. M2 тал руугаа бид илүү их өсч байна гэдгээ мөнгөний нийт өсөлт дотроо бид ажиглуулж зүйтэй юм шиг байна. Зүгээр л Монгол улсын мөнгөний нийлүүлэлт 10 хэд 80 төгрөг боллоо ярихаас илүү. Тэгэхээр бид нар энэ мөнгөний нийлүүлэлтийн бидэн дээр ирэх эрэг сөрөг нөлөөг харахын тулд дахиад төлбөрийн тэнцэлтэйг адилхан нийлүүлэлтийн задрагааг харахаас аргагүй учир шалтгааныг харахаас аргагүй. За дараа нь банкны салбарын пассивын бүтцэнд хадгаламж байна, гадаад пассив байна. Тэгмээ засгийн газрын хадгаламж гэсэн ойлголт байна. За харилцууд. Мэдээж хэрэг гол пассив бол хадгаламж вэ. За ингээд зээлийн өсөлт гэдэг зүйл байна. Одоо энэ зээлийн өсөлт гэдэг зүйлээс өнөөдөр чанаргүй зээлийн өсөлт авсан. За дахиад нэг 15 он бидэнд харагдаж байна. 15 он бол Монголын эдийн засаг бүх талаас агшсан. За дараа нь харах хэрэглэн дээр ч гэсэн бид агшсан. Тэгэхээр ийм байдлаар бид харж байна. За тэгвэл 15 он 6 оныг та бүхэн харах юм бол барилга үйл хөдөлгөөний салбар, уул уурхайн салбарын зээлүүд бараг зогссон. Одоо бол эргээд уул уурхайн салбарын зээлүүд нэмэгдэж байна. Тэгэхээр эдийн засаг тодорхой салбарууд руугаа ам орж ийн гэж хэлж болох утга нь бол болох утга байна. Гэхдээ энэ өсөлт цаашаа бүх эдийн засаг руу хүрч чадах уу гэдэг асуудал нь өөрөө эргэлзэж байна. За энэ өсөлт үргэлжлэх хэсэг асуудал ихнийх нь дараа нь бүх эдийн засгад хүрч чадах. Өнөөдөр цалин нэмсэн гэхээр зарим хүмүүс уртаа байна гэдэг. Миний цалин өсөг байхад ягаад Монгол улсын статистикийн газар бондын цалин өсөгцөн гаргав. Тэр уурлах шалтгаан нь бол эдийн засгийн дөнгөж сэргэж байгаа энэ үзэгдэл маань нийтэд хүрч чадаагүй гэх байна. За чанаргүй зээл өсөлт. Бидний гол айдас бол эдийн засаг өсөлт дахад зээлийн өсөлтөөс авсан чанаргүй зээл байна гэдэг нь бидний нөгөө ужигдсан өвчин бидэнд байсаар байна гэдгийг харуулах болов. За банкны салбарын ашигт ажиллагаа. За нөгөө өөрчлөлтийн ашигт ажиллагаа байна. Тийм ээ. За тэгээд өндөр ашигт 12-3 онд бол Монголын бүх бизнес өндөр ашигтай байсан та бүхэн мэднэ. За тэгэхээр ашигын хэмжээ 17 оны эхний 5 сарын байдлаар 9%-тай.
Өөрөө хөрөнгө өгөөж нь бол нэг л өгдөг. Тийм ээ? Өөрөө хөрөнгө өгөөж нь мэдээж баг гарч чана да тийм үү? Тэгэхээр бидний актив өгөөж нэг өгдөө өөрөө хөрөнгө өгөөж нь 9 өгдөө. Тэгэхээр амар 9%-ийн ашигтай бизнесийг нийт монголчууд дотор төвшөрөх хүн байна уу гэсэн асуулт. Тэгэхээр нэг сонин зүйл нь бизнес эрхэлж байгаа талуудаас банкуудыг болж байгаа тийм төлөвлөлтийг харсан. Гэхдээ тэр бол мэдээж хувийн эрх ашигаас хандж явах шиг үлээ. Өөрөө 20%-аас доошгүй ашигын төлөө зүтгээд байгаа мөртлөө 9% ашиг болж байгаа банкуудыг л өөрчилж. Тэр яагаад зөв юм уу? Би бол банкуудыг өмөрсөн биш бод байдлыг харуулах гэдэг байна. За тэгвэл одоо энэ яг эдийн засгийн суурь болсон өрхүүдийн байдал юм. За ажилгүйдлүүд ерөөсөө хангалттай буураагүй байна. Тэгээ инфляц бол 5%-тай болоод өсөж байна гэдэг миний хувьд бол сайн үзүүлэлт. Би бол инфляц өснө гэдгийг эдийн засаг амин орж байгаа гэж боддог. Түрүү жил зарим эдийн засгчид инфляц эхлэнгүүт та Монгол улс инфляцийн аюулд орлоо гэж за жоохон сурчилсан л дээ. Монгол инфляцийн аюулд орох болоогүй. Инфляцид орно гэдэг нь бидний хамгийн том сулралт байна. Та 15 он гээд 16 он руу ингэж өрхийн хэрэглээр хүчтэй орж ирсэн байна да тийм үү? Тэгэхээр 16 оны дунд үе тэрний төгсгөл рүү нөгөө эдийн засгийн нөгөө саяны дээр унаад байгаа 15 оны уналтууд чи 16 оны өрхтөр орж. Тэгэхээр өрхийн орлого бол ерөөс 14 оны төгсгөлөөс эхлээ буураад миний харснаар бол 14 5 он 16 он нийлээд өрхийн бодит орлого нэг 30 орчим хувиар буурч ирж байгаа юм. Тийм ээ? Өрхийн орлого буурч байгаа та нарт мэдрэгч бодит орлого шүү дээ. Мэдээж өсөж байгаа эдийн засгийн нэрлэлийн хэмжээ бол ямар ч нэг тоогоор өсөж идэг нь байна. За тэгэхээр энэ нөгөө өрхийн бодит орлого өсөлтийн дараа. Өрхийн бодит орлого 14 оноос эхлээд буурсан. Жилд нэг 10 гаруй хувиар. За 14 5 оны нийлмэл дунджаар бол нэг 30 орчим хувиар. Тийм ээ? Тэгэхээр энэ байдал маань өрхүүд ерөөсөө сайжирч чадаагүй. Өрхийн орлого бол одоо л яг нэг бодит орлого нь буцаад нэг анхны төвшин буурлтын эхлэх төвшин рүү төхөж байна. Тэрнээсээ баг зэрэг давхыг бодлоо. За энэ дараа нэг зүйл ирж. Одоо Монгол улс нийт түрүүний Орос улсын ипотекийн зээл болон бусад зээлийг дамжуулаад ялангуяа ипотекийн зээл өнөөдөр 4 их даваа явуулсан. Тийм ээ? Тэгээ ипотекийн зээлээр дамжуулаад нэг өрхөд новдох өрийн дарамт гэдэг ойлголт сүүлийн 11 оноос хойш асар урттай нэг. Тэгэхээр өрхүүд маань өнөөдөр дунд төрхийн өрийн дарамт бол асар өндөртэй. Зарим өрхүүд бол анхдагч хэрэгцээ зээл төлөх асуудал болсон дийлэнх нь. Тэгээд зээлийн төлбөр, ипотекийн зээлийн төлбөр нь бол тэр өрхийн сарын хамгийн том асуудал болоод байгаа. Энэ байдал руу бид хэлж байна. За хэрвээ та нар ажиглал бол энэ цалин үйлсний бүтэц ч гэсэн их сайжирч байна. За манай статистик орооны нэрлэж байгаагаар бол сая 500 мянгаас дээш орлоготой өрхүүд 2 саяас дээш орлоготой өрхүүдэд чинэлэг ирэх өрх гэж нэрлэж байгаа юм билээ. Тийм ээ? Тэгэхээр энэ цалин үйлсний бүтэцээс харуул монголчуудын нийт өрхийн 60 гаруй хувинд ерөөсөө 900-аас доош байна. Саяас доош байна. Гэхдээ энэ бол галт эдийн засгийг оролцуулаагүй тоо гэдгийг ойлгоорой. Тийм ээ? Жижиг дунд аж ахуйн нэгжүүд, цөөн тооны ажиглагчтай аж ахуйн нэгжүүд бол цалин үйлсний схем хадсангуйаар өөр байдгийг бол мэднэ. За дээрээс гадна дээр дахиад өрхийн дарамт руугаа ирээд очих юм бол одоо ипотекийн зээл гэдэг зүйл дээр бид нар бас санаа зовж байгаа. За ипотекийн зээлийг цааш нь хүчтэй үргэлжлүүлэх асуудлыг зарим улс төрчид хөнддөг. Одоо бол ерөнхийдөө хүчтэй үргэлжлүүлэхгүй болгоомжлох бот төвчөнд очсон. Хугацаа хэцэрлэгтүүд бол удирдлын нөлөөллөөс хамаарат нэлээд өндөр байна. Ипотекийн зээлийн чанаргүй зээлийн түвшин хэдийн нэгээс даваад 2 руу явсан. Тэгээд нөгөө 80 мянган ипотекийн зээл авч 90 гаруй мянган нөхцөлд маань тодорхой хувиас зээлжүүлж чадахгүй асуудалд орж эхэлж байгаа гэсэн үг. Энэ бол бидний 2-3 жилийн өмнөөс болгоомжилжсэн зүйл шүү дээ. За ингээд өрхийн хэрэглээний түвшин нэг иймэрхүү. Өрхийн хэрэглээний түвшинг харахаар бидний өрхийн хэрэглээг буураад түрүү жил 14 оны төгсгөл 15 6 оны дунд үед бол бүх чиглэлтэй өрхүүд маань өрхийн хэрэглээгээ таньж эхэлсэн. Тэгэхээр бид нэг өрхүүд дээр ирж байгаа нөхцөл байдал нэг иймэрхүү. Одоогоор өрхийн дундаж цалин арифметик байдлаараа 966 мянга. За медиан буюу голч дундаж гэж та бүхэн мэддэг. Тэр аягаар нь харах юм бол 700 орчим мянгатай цалин үйлсэд. Ийм өрхүүдтэй болцсон. Тэр өрхүүд нь эргээд нэлээд бас том өрийн дарамттай. Ийм л эдийн засаг бидэнд байна.
Тэгэхээр өрх гэдэг нь миний ойлгомжоор эдийн засгийн суурь бүтэц гэж үздэг. Та нар ч ялгаа баг. За ингээд эдийн засгийн төлөв байдлыг харах юм бол эерэг нөлөөлөл нь харин сонирхолтой нэг хөвчин гадаад эдийн засгийн орчин байна. Гэхдээ өмнөх засгийн газрын хувьд валютын сантай зөв тохирч чадсан, өөрийг зөв дарж чадсан, тийм ээ, харьцангуйдаа гайгүй байна. Дээрээс нь уулуурхайн салбарт үнийн бодлогыг харьцангуй гайгүй болгож чадсан. $20 өгч ирсэн нөөцийг давхиж очиод $70 болгочихсон, тийм үү? Тэгсэн чинь өмнө нь зарим нэг нөхдөд $80 байсан нөөцийг аваад $30 болгох гэрээгээд явсан байсан тохиолдлууд гарчсан шүү дээ. Тэгэхээр энэ өмнөх засгийн газрын хувьд бол зөв ажилласан гэж би өвдөө үздэг. Ер нь тийм ээ. Тэгээд ч тэр засгийн газрын ачаар Монголд ирээдтэй бас болохгүй автуулж чадлаа гэж үзэж байгаа. За энэ засгийн газрыг огцруулсан шалтгаан бол арай өөр шалтгаан байсан болов уу гэж хардаг. Тэгэхээр бидний хувьд нэг л юм байна. Хамгийн гол сөрөг зүйл нь энэ ерөөс Монгол улсад бодлого гэдэг ойлголт маань харьцангуй тийм цаг зуурын л байх шиг байна. Өнөөдөр бидний амьдрал шиг өнөөдөр яах вэ гэхээр яасан ч яах вэ гэдэг юм байдалтай. Монгол улсын хөгжлийн чиг шугам болсон тийм луужин болсон тийм бодлого бидэнд өгүүлэгдэж байна. Тэгэхээр одоо нэг тэр өгүүлэгдэж байгаа нэг үндсэн шалтгаан засаг солилцох сургаар ерөөсөө гадаад дотоод орчин бүгд хэрэгжилтэй болчихсон. Бүх бизнесийн засгийн солигдоод сайдны солигдохоор тэр салбарын бодлого өөрчлөгдөх болов уу юу гэсэн. Тийм айцтай байна. Тийм ээ. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид өөрөөр үргэлжлэх байх гэж найдаж байна гэсэн тийм дипломат үгийг хэлж байгаа юм. Монголын үндэсний бизнесийн болохоор үргэлжлээсэй гэж найдаж байна. Гэхдээ одоо шинэ сайд ирээд самраа сайд гэдэг даа гэсэн. Тийм л байна. Тэгэхээр бид тийм бичиг шугам байна. За тэгэхээр эдийн засгийн өрсөлдөлтийн бүтэц ер нь бид сүүлийн хэдэн жил бол системийн гажуудалд орсон гэж нэг томоохон өмнөх нийгмийн зүтгэлтэй хэлсэн. Бид тэрийг бол шууд үлэн зөвшөөрч байгаа. Монголд бол систем бүрдэж чадаагүй бид системийн арданд орсон бүх чиглэлтэй. Тэгээд бидний тогтсон бүтэц байхгүй. Дараа жилийн эдийн засаг яах вэ гэхээр ер нь баг хэлж үг бач хэцүү. Тэгэхээр бид эдийн засгийн бүтэцээ ерөөхдөө алдсан. Аль салбар нь нэг тогтвортой хөгжиж байгаа нь ойлгомжгүй. Ийм л байна. За энэ засгийн төсвийн алдагдлын үрийн дарамт бол бид нэлээд том тохиолдно. 18 оны төсвийг бол бид тийм сайхан төсөв алдагдал багтааж төсөв баталж чадахгүй гэхдээ зарцуулсан зүг байгаас л гэсэн ганц найдлагаар бол гарч байгаа. За өрхийн амьдралын өрийн дарамт энэ тэгсэр их боломж бол нэг тийм сайн харагдахгүй. За чанаргүй зээлтэй нэг асуудал байгаа. Чанаргүй зээл яг өөрөөр өсөж явж байгаас гадна за валютын сангийн хөтөлбөрт хамрагдсны нөлөөгөөр бид нар активын чанарын ревю маягийн хийж байгаа. За энэ бол мэдээж банкны салбарт нөлөөлнө. Гэхдээ нөлөөлөл нь бидний валютын сан PwC-тэй хэрхэн харилцахаас болох бололтой. Ер нь хоёр талд хоёр өөр мэдээлэл бий. Монгол банкны арилжааны банкуудын хувьд арай өөр өнцгөөс хандж байгаа бололтой юм лээ. За тэгээд түрүү жил харьцангуй гайгүй байсан газар тариалан хөдөө аж ахуйн салбар энэ жилдээ нэг тийм бидний эдийн том дэмжлэг болж чадахгүй байлаа. За тэгэхээр энийг хэдүүлээ Монгол улс нөгөө импорт экспортын орн гэж яриад байдаг. Экспорт импорт гэдэг харахыг орлоо. Мэдээж манай экспортод дийлэнх 80 орчим хувь эрдэсийн бүтээгдэхүүнүүд байсаар байгаа. За импортын хувьд одоо эрдэсийн бүтээгдэхүүнээр хэрвээ харуул та нар тэр нүүрсний экспортын хэмжээ 1.6 тэрбум доллар байгаа. Өмнө түрүү жилийн муу үед 421. Тэгэхээр нөгөө гадаад худалдааны тэнцлийн эерэг болох гол хүчин зүйл энд явж байгаа харагдаж байгаа тийм ээ. 3.1 дахин 7 дахин гэжнүүд өссөн гэдэг тийм юм. За нөгөө нэг дажгүй сэргээхээр зүйл нь дизелийн төлөв. Тийм ээ дизелийн төлөвний импорт та нар харуул энэ дизелийн төлөвний импорт ингээд сүүлийн импортын барайнд дизель төлөвний ногоон нь юм шүү. Сүүлийн 14 оноос хойш дизелийн төлөвний импорт ингээд яваад байна. Тэгэхээр Монголд өөрөө нүүрсний дулаантай өнөөдөр автотээвэр ийм улс оронд дизелийн төлөвшөл энергийн гол их үүсвэр буюу одоо нийт тээврийг явж байгаа том машинуудыг хөдөлгөх хүчнэлтэй. Тэгэхээр бидний хувьд энэ импорт дизелийн төлөв нэмэгдэж байгаа мэдээж саяны тээвэр уулуурхатай нэлээд холбоотой. Тэгэхээр импорт нэмэгдэж байгааг бид нэр шинэ автомобиль ч гэсэн баг зэрэг өссөн. Тэгээд бүтээгдэхүүний импорт гэдэг дотроо бид нар дизелийн төлөв нэлээд явуулсан.
Тэгэхээр энэ зүйлийг бид нар энэ тээврийн хэрэгсэл банк гэдэг эдийн засгийн хөдөлгөгч хүчүүдийг бид нар хараад тах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр хэрэглээний бүтээгдэхүүний импорт ингээ буураад түрүүн жилийн 15 оны үед бол нэлээд буурсан. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт за энэ их огцон мөндөр жил байгаа. 14 он нөгөө хоёр дахь гэдэг нөгөө Дубай мобай яригддаг жил татж байгаа. Тэгэхээр хэрэглээний бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт хоёулаа буурсан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт буураад сэрж чадахгүй байгаа нь бидний хувьд ямар тохиол юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. За энэ үйлдвэрлэлийн орцууд байгаа. Үйлдвэрлэлийн орцуудууд ерөнхий 14 оны түвшингээс буурсан тэр хэмжээндээ байгаа. За энэ баг зэрэг өсөлт буурал. За дараа нь бол нефтийн бүтээгдэхүүний нийт импорт ингээд 17 он гараад нефтийн бүтээгдэхүүний импорт өсөж байгаа. Энэ бол яг эдийн засаг ямар зүйлтэй тодорхой чиглэл байх шиг байна. За тэгээд импортын зарим бүтээгдэхүүн машин тоног төхөөрөмж дизель хоёр бол шууд буурсан байдаг. Харин хэрэглээ хөрөх юм 15 оны төгсөлтөөр давтрангуудаа хэрэглээ бол нийт нөгөө богино хугацаанд хэрэглэгдэх хүнсний болон энэ хувцас хонорын импортод хөрөх юм тэгээд баг зэрэг орлого нэмэгдэхээр буцаад дүнгээ бариад авч байна. Хэрэглээ бол орлого нэмэгдэхээр дагаж хамгийн түрүүнд өсдөг тийм зүйл багтдаг зүйл хүнсний хэрэглээшүүд энэ чанхраа байна. За нэг иймэрхүү зүйлүүд байна. Тэгэхээр импортын жилийн өсөлтөд харуул бид нар одоо жишээ нь 11 оны хамгийн сайхан нөгөө жил 11 12 он бол бидний хувьд сайхан байсан жил. Тийм ээ 11 онд хэрэглээний импорт 22%-аар өсчихсэн. Тийм ээ. Тэгэхээр 12 оны хэрэглээний импорт 22%-аар өсөд нефт бүтээгдэхүүний импорт бол 8%-аар 12 онд 13%-аар өсчихсэн. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 11%. За энэ мэдээж тал нь ойлгох байгаа шүү нөгөө тийм ээ. 75%-аар өсчихсэн. 12 онд хөрөнгө оруулалт 10%-аар өсчихсэн бол тэрнээс хойш энэ цагаанаар харагддаг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өсөхгүй. За энэ жилд бол нэг 14%-аар өссөн. За энэ бол баг зэрэг машин тоног төхөөрөмж жоох юмнууд импортлоо айлгуудаа бид түрүү харагдсан баг тийм. Тэгэхээр энэ импорт ингээ хэрэглээний импорт буураад хэрэглээний импорт бол 15 онд буурсан байна. Өрхийн хэрэглээний импорт 20 орчим хувиар 15 оны дунд үед буурсан байна. Тэгэхээр бид нар хамгийн гол өвчин бол 15 онд илрээд эцсийн үйлдвэр нь 14 оны төгсгөлд ажиглагдсан болов уу би өвдөв. За ингээд нэг иймэрхүү юм харагддаг. Тэгэхээр би ингээд хандлага гэж түрүү танарт зориулаад хэдэн бичсэн байсан. Өөрийнхөө бодлыг бичсэн байгаад тэгээд за хандлага гэхээр би дандаа нэг тийм сайн нэг үзүүл бичсэн байсан. Тийм болохоор би орхиц. За миний ерөнхий дүгнэлт юу юм бэ гэхээр Монгол улсын эдийн засаг ерөнхийдөө сэргэлтийн шинж тэмдэг ажиглагдаж байгаа боловч ерөнхийд тэр хүндрэл ожиг өвчин гэж ярих юм гэдгийг байна. Тийм ээ. Тэгэхээр бид бол яаралтай хэрвээ төр засгийн зүгээс үнэхээр чаддаг бол яаралтай энэ эдийн засгийн өсөлтийг нь ядаж энэ тоон дээр нь бариад тэгээд тэр бусад салбар руу энэ өсөлтийг шингээх асуудлыг одоо манай эдийн засаг хэрвээ нэг дарааллаад 4 улирал дарааллаад одоо цаашлаад бүр чадвар 5-6 улирал дарааллаад 5.3% өсөлттэй явчих юм бол яг эдийн засаг нэг харьцангуй идэх шинжийг илэрнэ. Тэгэхээр бидний хувьд ерөөсөө яг энэ цогц зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол бидэнд цөөх хүчин зүйлс бол байна. Улс төрийн орчны нөлөөлөл байна, тийм ээ. Валютын ханшийн дарамт бидэн дээр, нөрийн дарамт бидэн дээр тийм үү. Тэгээд энэ дотооддоо байгаа бас баг цаг асуудлуудыг бид зохицуулах хэрэгтэй байна. Тэгэхээр дараа жилийн өнгөрөх жишээ нь за эрчим бүтээгдэхүүнүүдийн үн нэг буурчдаг юм аа гэхэд өнөөгийн тэр төвшингээс нөөц төсвийн үн тэр бүр 11-12-ны топ төвшин шиг төсвийн үн 8-9 мянга хүрээд алгуулаад өгөх шинж тэмдэг бас миний хувьд бол ажиглагдахгүй байх жишээтэй тийм үү. Тэгээд дээрэс нь бас бидний өөрсдийн бодлогоос болоод нөөц болон бусад эрчим экспортууд дээр бид нар бас алдчих бас магадгүй. Тэгэхээр биднэрт геополитикийн эрсдэл бас байна гэж хэлэх хэрэгтэй. Хэн нэгэнд оноолгүйгээр хэлье тийм ээ. Геополитикийн эрсдэл гэж байдаг. Та нар мэднэ. Геополитик гэдэг бол хаана байгаагаа мэдэрч тийм ээ. Бүх ажлыг дэлхийн хэмжээнд зөв зохион байгуулах хэрэгтэй гэдэг тэр шинжлэх ухаан. Тэгэхээр бид бол хаана байгаагаа мэдэрч уулуурхай болон гадаад бодлого дээр төр засгийн өндөрлгүүдийн зүгээс улс төрчдийн зүгээс их зөв бодлого баримтлах нь асар чухал байна. Өнөөгийн дэлхийн интеграц дотор бол бид тэгж дэвшүүлэх ёстой.
хичээтэй глобал эдик дотоод бодлогуудаа бид их зөв сайн огцом засаж гэмээр бид чадж гэмээр бид их өдрөг 18 оныг өгөх боломжтой. За энэ хэвээрээ бид 18 он руу ингээд яваад орох юм бол 18 он тийм өндөр өсөлттэй жил байж чадахгүй. За 14 оны төгсгөлд бол бидний эдийн засаг өсөлтөөр өснө. 2-3 орчим өндөр өсөлт гарах болов гэж би өөртөө бодож байгаа. Гэхдээ мэдээж 9 сарын гүйцэтгэл гарсны дараа миний энэ хамаг жоохон задлруулагдах байх тийм ээ. Нэг тиймэрхүү юм харагдаж байгаа юм. Тийм ээ. Тиймэрхүү юм харагдаж. Ер нь 18 он тийм л байна. Ер нь тэгээд эцэст нь хэлэхэд түрүүний нөгөө лекцийн ихэнд хэлсэн. Ерөөсөө бид бүгдээрээ зүтгэхээс аргагүй болсон. Сайн нэг банкны зээлийг бууруулах яаж бууруулах вэ гэж манай ганцхан хувьд нэг үндэсний стратеги гэдэг юм гаргасан байна да. Тэр дээр бас санаа нь бол зөв юм. Тийм шинэ санаа гаргаж байгаа. Ер нь бол одоо бид төвшин болгондоо Монгол улсын эдийн засаг нийгмийг төв болгох тал дээр анхаарахгүй бол Монгол улс тийм яг вэ гэдэг тийм сонин торгон үеийн зааг дээр харамсалтай тэр торгон үеийн тийм сайхан торгон тийм зааг бол биш юм. Тийм учраас бид хастаа бүх төвшөндөө ер нь ярьж хэлж арилж хашгирч хүмүүжлэхээ болоод одоо монголчууд одоо ерөнхийдөө одоо гаргал ам хил аваа жоохон амраагаад тийм ээ эрхээ уруугаа жоохон амраагаад элдв юм шиг бичиж коммент хийх байгаад тийм ээ болон сэтгэх тарих хөдлөх гаргалтай хэсэг нь бол тэр яг бүтээлч тал руугаа ажиллах нь зөв юм болов уу гэж бодож шүү дээ бүх төвшөндөө иргэн болгон энийг ухамсарлах хэрэгтэй. Ялангуяа дээрээсээ ухамсарлах хэрэгтэй гэж боддог. Миний хувьд бол яг шулуухай хэлэхэд Монгол улсын өнөөдрийн энэ байгаа төр төрхийн гол буруудан бол төсөв түүний ард байгаа төрийг өдөрт үе үед хэн нэгэн ч биш. Тийм үү? Үе үед өдөртсөн энэ гол хоёр хүчний төлөвшөлттэй холбоотой Монгол улс цаашдаа сайн сайхан болъё гэвэл энэ гол хүчнүүд болох улс төрийн намуудын зөв төлөвшөл төрийн сэтгэлгээний асар том сэтгэлгээний болон асар том чадамжийн шинжилэл хийж бид урагшлах болно. Тэрнээс зарим хүний хэлж байгаа шиг одоо монголчууд өөрсдөө нийтээрээ 3 сая иргэн арчааг байгаа хачин болчихсон. Тэгээд энэ 3 сая иргэн ухаарад Монгол хөгжил дахиад 20-30 жил хэрэгтэй гэж байгаатай би санал нийлдэггүй. Тэр бол үгүй байх гэж би боддог. Тэгээд хэлж байгаа хүмүүс ямар учраас тэгж хэлж байгааг ойлгохгүй. За ингээд анхаарал татсан баярлалаа. За асуулт байвал асуух хариулах боломжтой. За байхгүй бол ингээд дуусгая. Тэгээд юу юм бэ? Иргэн бүр өөрийнхөө бүтээлч шиг хандсан. Таны нөгөө чуулгандаа тийм. Гарц нь бол би шууд төрийн шинжилэл гэж. Би сүүлийн үед мэдээж гарц нь бол ерөөсөө төр. Тэрнээс биш би тэр хүмүүс саяхан нэг нийтлэлч гэдэг хүний нийтлэлийг надад хүн авчирч уншуулсан. Тэгсэн Монголын 3 сая иргэн жоохон эдийн засгийн ойлголт муутай байна. Эдийн засгийн гол нюансуудыг 3 сая иргэн нь ойлгодгүй учраас одоо тэр иргэд 3 сая иргэн эдийн засгийн нюансыг ойлгох 20-30 жил бас хэрэгтэй гэж нэг том нийтлэлчийн хугацаатай бас давчиж байгаа юм байна. Би бол 3 сая иргэнээсээ болоод Монгол улс аборчлаа гэж бодохгүй. Хүн байдалд орчлоо гэж бодохгүй. Иргэн болгоо эдийн засагч байх албагүй. Иргэн болгоо хийж байгаа ажлаа сайн хийх ёстой гэж би өөртөө боддог. Тэгэхээр тэр боломжийг нь төр олгох ёстой гэж би үздэг. Тийм ээ. Тэгэхээр бидний хувьд гол гарц бол төр юм аа гэж би төрийн шинжилэл юм гэдэг. Төр шинжилэлчээр бүхэн хэлдэг чинь. Төсвийн шинжилэлт юм уу? Бодлогын шинжилэлт нь зөв бодлоготой болно. Хуулиар дэдэлдэг болно, хариуцлагатай болно гэдэг. Одоо жишээ нь би төр юм аа гэж бодвол би дампуу байх гэдэг төр бүх талаар дампуу. Би нэг өдөр гэгэрчих юм бол яг Монгол төр сайхан болоод тэр бүх бодлого нь сайжирна л гэж байна. Тэгэхээр төрөөс одоо монголчууд ярьдаг тэр их одоо цаг хугацааны хувьд их амжих шиг байна. Дээрээ судлаа болохгүй, дараа гүйтлээ болохгүй гэдэг. Тэгэхээр бид төр шинжилэгч юм бол Монголын ард түмэн тэр бодлоготой зөв сайхан төртэй зөв чиглүүлэгчтэй байвал
ард түмний хувьд бол болоод явчихна гэж боддог. Гол нь боломжийг нь олгох хэрэгтэй. Тийм ээ? Халамж хэсгээ халамжил, боломж олгох хэсэгт нь боломж олгох, тийм ээ? Бизнесийн орчныг сайхан хөтлөх хэрэгтэй бид. Тийм ээ? Гадаад дотоод бүх бодлогоо харьцангуй гэдэг төв болгох хэрэгтэй юм даа гэж боддог. Төрийн шинжилгээгээр төсвөө зөв батлаа тэгээд макро эдийн засгийн эерэг үзүүлэлтийг бий болгох юм шүү дээ. Би бол тэгж л боддог. Төр шинжилгээт чинь бидний самруулчих бол үстэй. Төр яаж шинжилгээтэй? Тэгэхээр нэг юм байна. Яг төрийг та бүхэн бид бүгдээрээ сонгож байгаа нь бол үнэ. Тэгэхээр төрийг зарим хүмүүсийн хэлдэг ямар ард түмэн байна, тийм төр байна гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэр үгийг хэрвээ харахад нэг талаасаа зөв юм шиг. Тийм үү? Тэгэхээр бид нар түрүүн миний ярьсан нэг зүйл Монгол ардчилсан улс мөн үү гэж асуусан тийм үү? Тэгэхээр ийм байна. Энэ төрийн төлөө сонгогдсон хүмүүс нь Монгол улсын язгуур эрх ашиглалд зүтгэх ёстой. Тийм үү? Жишээ нь өнөөдөр намууд зөв хүнээ дэвшүүлдэг. Тэгэхээр намуудын төлөвшлийн асуудал хөндөгдөх болно л доо. Намуудын төлөвшил одоо яалтчгүй өнөөгийн дэлхийн эдийн засагт байгаа улс төр нийгмийн тогтолцоонд байгаа хонгодог хөлбөрл нам гэдэг нэг юм институт байгаад байна шүү дээ. Тэгэхээр намын төлөвшил намаас ч төр бий болоод байна шүү дээ, тийм ээ. Намаас улсын хууль дэвшиж, намаас цайдад нэр дэвшиж, намаас бүрийн бүх албан тушаал томилогдож байна, тийм үү? Тийм учраас бид ер нь төрийн шинжилгээ байх ёстой гэж боддог. Дээрээс нь сүүлийн сонгуулиудыг харахад ард түмэн арга хязгаарлалтаа сонгох, ард түмэнд сонголтгүй сонголтыг тулгах, тийм үү? Ийм хувилбарууд бол байна. Тэгэхээр бид нар яг энэ сэтгэлгээний л асуудал юм. Жишээ нь ямар ч хүн сайд байж болно. Тийм ээ? Тэр хүн Монгол төр ямыг тэр төрийг төвжүүлэх сэтгэлтэй байх ёстой. Тэгэх юм бол Монгол бол би оюунаар дотох болов уу гэж боддог. Тийм ээ? Сайн нэг хүн хэлсэн байсан. Гадны мэргэжилтэн үг хэлэхэд зөв гэж яриад бид намайг юм ярихаар чи дуугүй гэх юм надад Монгол зөв яваад байгаа нэг гэж бас хэлсэн байсан. Тийм ээ? Тийм. Шинэ нэмэл юм л да. Одоо Монгол дороотсныхаа бурууг ард түмэн рүүгээ чих гэж байгаа бол тэгэхээр зарим нийтлэгтэйгээд ингэж шүү дээ. Одоо манай гэр бүл өнгөтэй өөдөө бос яваа миний хүүгээс боллоо ч гэдэм үү гэж ярих нь одоо ямар л байдаг юм бол. Манай гэрийн нэг хот хүүгийн байгаа миний охин байсан байж тээ. Миний хүү байсан байж тээ гэж ярьж байгаатай адилхан шиг байна. Өдөрлөг төр юм шүү дээ. Тийм ээ? Чиглүүлэгч нь төр юм. Тэгэхээр би шинжилгээг эхлэх стратеги нь тэнд байгаа л гэж харж байгаа. Миний хасан их сурвалжууд дээр ард түмнээс болоод давхарч уус гэдэг нэг тийм онол харагддаг. Тийм ээ. Тэгээд төрөөс болоод давхарч уусууд гэдэг тийм жишээнүүд их олон бий. Та нар тэгэхээр хэрвээ тэрний НЭПКО орчуулсан байлаа. Улс үндэстнүүдийн өсөлт хөгжил, уналт дороотлын шалтгаан гэдэг тэр номыг нь хараарай. Мундаг төртэй мундаг сэтгэлтнүүдтэй болсон харьцангуй гайгүй яваад муу төртэй болсон унаад байдаг юм байна. Тэрнээс биш бид нар далаад гарцгүй биш шүү. Тийм ээ. Тийм ээ. Далаад гарцгүй сайхан хөгжиж байгаа улсыг алиг тэргэх үү, тийм ээ. Бид нар далаад гараад ах шаардлагагүй том зах зээлийн хойно сууж байгаа шүү дээ.